За эзэн хичээл заяаг чинь гэж Монгол үг байдаг. Өнөөдөр Монгол улсын жирийн иргэн хичээгээд заяа нь улам дороотоод байгаа нөхцөл байдал тоо статистик байна. Тэгэхээр энэ дээр бол энэ шинээр бүрэлдэх засгийн газар түүнийг тэргүүлэх ерөнхий сайд онцгой анхаарч иргэд юунд яагаад бухимдаад байна гэдгийг өглөө болгон санаж ах ёстой. Тангууд улс мөхөө гэдгээ өглөө болгон сануул гэдэг шиг иргэд юунд бухимдаад байна, яагаад бухимдаад байгаа юм бэ гэдгийг өглөө болгон санах ёстой. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Үннийг иргэдээс нууж болохгүй. Манай олон алдаа, өмнөх алдаанууд амьдралыг хэтэрхий гоёчилж, хээнцэрлэж, халаас нь хоосон байхад чи сайхан амьдраад байгаа шүү гэдэг үлгэр зохиож түүнийг үзэл суртал болгосноор нэг өдөр иргэдийн бухимдал огцрох амархан гэж тесэрч байгаа. Зуны тэргүүн цагаагч Монгол сарын хар хулган өдөр Монгол улс 34 дахь ерөнхий сайттай болно. Энэ ерөнхий сайд томилогдсны дараанаас эхсүүлээд хариуцлагын том ачаа өрнө. Өнөөдөр олон гишүүд таныг дэмжиж, итгэж, найдаж, танаас асар их хүлээлттэй үг хэлж байна. Бүгдийг нь биелүүлэх амаргүй, хэцүү. Гэхдээ бодит байдлаа иргэдээс нууж болохгүй, үннийг хар цагаанаар нь хэлнэ гэдэг бол төрийн зүтгэлтэй хүний, бас гүйцэтгэх засаглалын тэргүүн хүний үүрэг байх ёстой гэж бодож байгаа. Мэдээж бид нар төсөл хөтөлбөр, мөнгө, аж ахуйн асуудал ярина. Энэ бол бодлогын асуудал шүү дээ. Гэхдээ хамгийн бага яригдаад байгаа зүйл бол Монгол үндэсний оюун санааны тархлаа. Оюун санааны тусгаар тогтнолын асуудал. Бид хоёр хүчрхэг хөрштэй. Олон улсын нөхцөл байдал асар игцэгтэй, ээдрээтэй. Монгол үндэстэн яаж илүү хүчрхэг хөгжим мандаж оршин тогтнох вэ гэдэг асуулт бол ерөнхий сайдын өдрийн болон шөнийн зүйд байх ёстой. Кабинетийн банкын тэмцэл зорилго байх ёстой. Энэ жил 130 жилийнхэн ой болж байгаа Жамсрангийн Самбуугайн тогтоолыг улсын хурал баталсан. Самбуугайн хойч үедээ хэлсэн, бас Самбуугайн үеийн нэр цэвэр түүхэнд үлдсэн зүтгэлтнүүдийг хэлсэн нэг үг бол төрийн хүн шуналгүй байх ёстой л гэсэн. Таны бүрэлдүүлэх кабинет шуналгүй байх ёстой. Шуналгүй хүмүүсийг зөв үйл хэргийг бий болгож чадах хүмүүсийг кабинетд оруулах ёстой. Ямар нэгэн шахаас, ямар нэгэн түлхээсээр биш. Хожим нь насны эцэст эргээд харахад харамсахгүй тэр үед тэгдэг байжтэй гэж бодохгүй хэмжээнд тултал нь ажиллах ёстой. Яагаад гэвэл энэ бол Монгол улсын засгийн газар. Аль нэг намын биш. Явцуу ашиг сонирхолт хийсэн хүмүүсийн биш. Монгол улсын засгийн газар. Тийм учраас мянгаар өртөөссөн Чингисийн төрийн засгийн газар. Тийм учраас үүнийг та бас эрхэмлэн бодож яваарай. Харьцангуй уншдаг хүн учраас энэ зүйлийг хэлж байна. Огцрох амархан гэдэг талбай дээр 20 гаруй хоног хэлэгдсэн үг дахиад таныг ажлаа авсан эхний өдрөөс магадгүй хүмүүсийн сэтгэл дотор сэтэл болж эхэлнэ. Тийм учраас итгэл гэдэг зүйлийг алдахгүй тулд хичээгээрэй гэж эрхэмлэн хүсье. Монгол төрийн алтан босгод бэлтгэгдсэн хүмүүс очиж ажиллах ёстой. Кабинетаа ард түмний итгэл даасан хүмүүс